Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. За, ойртын сувгата кино оруулах юм биш ч та. Тийм болохоор бас аимшиг кино гэдэг зорилгод байдаг ганц сонирхолтой хэдтэй зориулаад 2023 онд гарч байсан Cobweb нэртэй аимшиг киног ирээд үйл да яах зүгээр. Наад хуруугаараа газар зурчул их сайн байх шүү. Окей, бяцхасаад байна. Ма. Хой. Тий. Чи далж байгаад хараад их байхгүй. Description хэсэгт байрлах линк дээр дарж яадын сувгийн албан ёсны Telegram сувагт нэгдэх манустайгаа илүү ойр байх боломж байгаа шүү. За юу. Манусын тэндээс хардаа хэд хэдэн бичлэгээ нууцаар оруулнаа. Бас болоогүй киноныхоо талаарх сонирхолтой мэдээлэл болон оддын бүкс бүрний талаар ярилцах учраас нэгдсэн байхад дэмгүй шүү. Окей. Энэхүү бол манай киноны гол дүр. Айлын ганц Питер гихч эрхийн балаан уссны ундаг. Тэрний амьдрал нэгийн хэм байсан ч те нэгэн шөнөөс хойш бүх зүйл оронгоор эргэсэн юм гэдэг. За ингээд хэдүүлээ юу болсныг хамтдаа мэдцгээл дийх. Бидэнтэй хамт байгаарай. ТV нэ. Шас. За. Шүн дунд хүү өрөөндөө гар хангасаас орох гээд мөнгө зэвдэж байтал ханаас тогших чимээ гарнаа. Хүүч нэгцүүл бодлогогүй аавал ээжтэй орон дотроо загсаар тоглож байгаа зохионы бодоод төвчээс та гэнтхэн нөгөө хоёрын өрөөг цаад захад гэдгийг санаад орноос огл харин босч ханд навчаанаа чимээ чагнтал мэдээж тагчиг. Занууд зан хөдлөөд зөрүүлээ тогшиж үзтэл өөдөөс нь харин хай унтаач шаати. Хүүч ордуу 50 ээж аваахаа өрөөрөө хар гүхээр бажигдан очоод манай хоронд нэг юм байгаад байна гэхэд ээж нь босч очоод өрөөг нь шалгатал юу гээл киноны сүнс читгэр ээж авд нь харагдаж үзэгд сонсогдох юм даа. Таг чиг. Ээж нь чи над YouTube-ээр яад ингэ сувг үзээ элдв янзын сүнс читгэр аллах сонсцоор хагаад наад тархиж бүр үүрлээд өтөж орхиж унтаадаг хүчээр оронд нь оруулсан даа. Маргааш нь хичээлдээ явхаар сургуулийнхаа автобусанд ортол Брайан гих шар толгойтой дээрл хүнөхөр Питерийг тэгээдэж унгахснаас энэ зөвхөн трейлер нь самсалгаанаар нэмж хүртээрээ хошног минь гэд хорлонтой нарахгүй инээ. Хөөч нэг тоосон гүр хэвийн үзэгдэл шиг болцсон байгаа байхгүй юу. Ингээ сургууль дээр ирэхэд захирал нэг айтайхан говийн бор хүүхэн дагуулж орж ирээл. Өнөөдрөөс та нарын ангид аасан багш чинь гэд хүүхнийг танилцуулна. Шинэхэн багш ажлаа хүлээж аваад завсалгаанаар ангиасаа хамраа цохуулгаагүй байгаа Питер дээр очиод миний хүү яасан? Гарч найзуудаагаа сайхан жилцэж пешкийн шүүр цугтаа штэ. Гэхэд хүү би гармааргүй нөө. Тэднийг зодоод бөө асуул үүсшүү лайлаа. Тантай хамт ангидаа байж гэхэд багш нэг тэрнийг ядгсангүй. Оройн гэр бүлэрээ хоолны ширээний ард сууж байхад хүү ээж аавдаа ханд би энэ жил хаалгын тэмдэглэмээр байна. Замын бордюрын дүр төвөрж амьд хүн тэрвэлмээр байна. Гэтэл ээж нь ууралж манай энэ хавийнхын тэр аимшигын баяр энэ шин тэмдэглэхгүй. Чийч бас тэмдэглэхгүй. Хачи битгий яриад яваа. Мөчигч санжуулна шүү. Эмэн ууртаа хэлэхэд аав нь хүүд манай хамар хашааны цаад талын айлын охин чамайг аавынхаа хушгинд байхад аимшигын баяр тэмдэглэж яваад ор сургаггүй алга болчихсон гэсэн. Орхидэгээл энэ авийн улс амтан аимшигын баяр тэмдэглэдэг юм аа миний хүү. Гэт тайлбарлаж өгөв. Тэгээд ингээд тайлбарлаад өгчихгүй ээж нэг ааш муута муухай ажиллах сэдв гарлаа гэсэн шиг л хар яр гээл. Монгол ээж мааш. За ингээд орондоо чимээ гараад байсан хан руугаа гэрэл тусгаад унтмаар идэж байтал ханны цаана юм түжигнэх чимээ гарснаа. Хой Питер. Ээж авд битгий хэлээрэ. Гэт бүр усан цагаандаа гараа шаагаад хүүч хайсанд лага гэсээр аав ээжийнхээ өрөөрөө цөм шааж орж ирэл. Ээж аав манай өрөөнд дээр нэг юм байна гэд уйлан дуулахад аав нь харах бах уу. Харах. Маргааш хоёулаа харахны хор зазаал хайч. Окей гэж хэлээд сүнсэн зайлах шахсан хүүгээ оронд нь хүчээр чихээ хайчлаа. Өглөө наав хүү хоёр амбардасаа харахны хор аваад аавда энийг л шанцаа шиг үнэтэй дах юм. Хором үн юм уу гэвэл аав нь болгоомжтой байгаараа наадах чинь зүгээр өрх гэд өөрөөнийх нь гадуур хор цацаад хичээлд нь явуулах болно. Өдөр нь хөө анги дээр та саранхуу өрөөнд орондоо бүлтийтлээ айх өөрийгөө зураад хажууд нь надад туслаач гэсэн бичгтээ зураг зурсан байхыг харсан багш. Энд нэг л зүйл буруу хойшоо болоо явчлаа шүү гэж анзаараад зурсан зургийг барьсаар Питерийн ээж автай уулзахаар ирэхэд ашгүй ээж нь гэртээ байж.
Сайн уу, би саяхан Питерийн ангийг дааж авсан багш байгаамаа урилгагүй гинт ирсэн дуушлаарай. Өнөөдөр зургийн хичээл ороод хүүхдүүд аимшигын баяртай холбоотой мангас чолон зурж байгаа танаа хүү өөрийгөө зурсан гэд. Зурсан зургийг үзүүлтэл ээж нь нэг л сонин бандсан мэт царай гаргаснаа. Юу л да. Хөө маань уран сэтгэмжтэй дүү сайтай бараг ирээдүйн шилжилтийн насан дээр найз охингүй байсан ш төсөөлөд өөрийгөө хангаад явчих хэмжээний төсөөлөн бодох чадвар сайтай. Ямар сайндаа шөнө инглээ тэглээ гэд бит хоёрыг унтуулахгүй бааваа шаваа хийлэхгүй юм чи. Гэхдээ санаа тавьсанд баярлалаа. Хүү маань зүгээрээ гэд гэрлөөгөө орж байгаа. Гэртээ ороод уур танарахгүй хүүгийнхээ өрөөнд орж ил. Чи одоо ямар юм зураад байх вэ? Амьд түүний анхаарал татаад хинээсээ тусламж гуйх гээд байгаа юм бэ гэд ууралтал хүү. Ээж эн чи зүгээр л зураг гэсэн дээж нь. Чиний над уран төсөөл хизээ нэгдэ намайг цусгүй алах нь байна гэд өрөөнөөс нь гарч чадна. Ороо боллоо. Хүүг унтаж байтал уламжлал ёсоор хан тогшоод бүр хөөсч ийн удаа бүр хай сэрээрээ битэр. Битгий. Би зүгээр л ярилцахыг хүсэж байна. Гэхэд хүүч мөн айдгаа авдартай. Ч одоо бойлчлаа хамаа. Би чамайг төсөөлж байгаа. Чи бодит биш. Гэхэд нөгөө сүнс ч юм уу, чөтгөр ч юм уу юм чи. Гэхдээ ийм байлаач чамд найз хэрэгтэй. Чамд хэрэггүй байж болооч надад найз хэрэгтэй. Гэхдээ чи өсөхгүй би зайлаад үгүй. Гэт явах гэтэл Питер сүнс чанар нь зулгааж битгий яв ярилцъя гэснээр юу ярьж буу алсныг нь хинч мэдэж чадахгүй дүрс маргааш шилж. Маргааш нь Питер сургууль дээр хулуу будаа цууж байхад багш нь ирээд "Вау! Яар гой зурдیں۔ Тасархаа очень красивый" гэд магтсан биш. Тэрийг нь харсан Брайан атархлын гармон ялгараад шээ салдах нэ. Тэгээд хартаа Брайан хичээлийн дараа хулууга тэмрээд явж байгаа Питерийг араас нь түлхэж унгаад хулууг нь дэвсэлж ярих. Питер ч Брайаны өөдөөс юу ч хийж чадлагүй усан нүдэн гүнж болон гэрэлгүй хайрдаг. Усан нүдэн гүнж чимээ уйлааш. Орондоо уйлаад хэвтэж байтал ханны цаанд байдаг найз нь ирээд "Чи зүгээр үү? Яагаад уйлаад байгаа юм бэ?" Гэтэл Питер "Манай ангийн Брайан гэвстэй байдаг байхгүй юу? Өдөр бүр намайг дээрлэхдэг" гэд ихэр татж уйлаад хэлтэл хамны хүүхэн "Яг үнэндээ чи биш тэр чамаас айх хэвээр дээрлэх ясгүй саадахыг гинтүүлж байгаа түлхэж" гэснээр маргааш нь хичээлээ тараад явж байгаа Брайаныг шатны уруу түлхэж хөлийг нь хугалж шагааг нь морь буулгаад байхгүй. Зургуулаасаа хөөгдөө шаашлуул явахт. Орон гэр бүлийн хурлуулж гинэ гэснээс киноч одоо яасан урд өглөө болгоол ороо болгоол өглөө болгоол ороо болгоол ямар ядаргаат юм те. За тэр ч яхава. Хэрэг тарсан Питерийг аав нь чамагч одоо гайгүй болов гэсэн чинь гэмгүй царайлж шорон санаатай лалар байсан байж. Айлын алаг үрийг яаж угааж ийнэ. Питер ч "Би биш аав. Тэр намайг энийг хий гэсэн." Гэхэд аав нь уурлаж "Ямар үхсний чинь тэр. Энэ гэрт ямар ч тэр гэж байхгүй. Чи одооноос гэрийн хорионд орлоо" гэснэ. Хөрөгчөө түлхэн ард нь бай хаалгаар зойрлог хүүг оруулж гинжинд хүлээд бараг хүүгээ галзуурцсан гэд гэрийн шар хаданд хэвтүүлээд байгаа юм ааши чөтгөр хүүг. Я не знаю. Ер нь гэхдээ ямар айл гэхээр ингэ зойр энтрэ нууж хаага тэрэндээ бүр билээхэн гав дөнгөтэй байж байгаа бай. За нэг л сэв хангалаа л явчлаа шүү. Маргааш нь ангийн багш нь ангийнхаа хүүхдүүдийн математикийн шалгалтыг засж байгаад Питерийн шалгалтын хариуг өгөх нэрийдлэр тэрнийг шалгахаар гэрт нь очин Питерийн ээж аваас "Питер хүү ямар шүү байна? Би тэрний сүүлийн шалгалтын хариуг нь засаад ирлээ. Одоо хүүг хаан сургана гэж бодож байна" тэргээл асуудал аав. Манай ихнэр мөбисийг бага ангийн багшаар төгссөн юм байна. Тиймээс гэрээрээ тэрэнд хичээл зааж нэг асуудал байхгүй. Та ингэхэд яагаад манай хүүг сонирхоод байгаа юм бэ? Арай педо юм биш үстэй. Хэрвээ тийм биш бол одоо манай хүүг сонирхоо бойл гэд тэрнийг гэрээсээ хөөх шахам гаргана. Оройч болж хүүг зойрноос харгаад ээж нь усан дургуулж аав нь юу ч болоогүй юм шиг. "За юу бодогч байна?" гэхэд "Би дахиж хардаар зүүдлэхгүй худлаа хүлээхгүй" гэхэд аав нь "Тийм байлгүй дээ мундаг хүү. Чамаар маш их баг харгаж байна. Одоо орондоор" ингэсэн тушаалын дагуу хүнжил гудсны завсар хүүрээ хавчуулаад хэвтэж байгаад гинтхэн босч ханныхаа хаалгыг тогшин "Надтай яриач ханны хүүхэнгүй" гэтэл өнөө хөнч сургуультай нохоо шиг хурцрал "Питер би чам цанаа зовж байла" гэсэн төхөө. Ээж аав намайг зойронд түгжээд колонд орчоод ирлээ штэ хамна гэхэд ханны хүүхэн "Ааха би мэдсэн. Чи болгоомжтойгоор заяа. Тэд харагдж байгаа шиг бас цоо ирүүл биш шүү" гэж сануулхад хөө. "Ой би чамайг хармаар байна. Ямар шоухоо хүүхэн бэ гэдгийг харуулчих. Царайлгуул чи миний төсөөлөл нээж. Цараа мотой бол чамайг бодит гэдэгт итгэнэ" гэхэд нөгөөгч нь хэсэг эргэлзэж байснаа. "Чи тэгэхэд хайгаад лай болов. Наад голын обооны доод талын ханц татгаар нэг нүх би. Тэрүүгээр намайг харж болно" гэхээр нь хуулаад нүхээр шагаатал чойрын богд минь хүн аймаар нүд өөдөөс нь харахад "Хүү
Чи жинхэнэ байсан юм биш. Яах гээд байгаа үлэгч бэ? Гэд асуудал ханны цаадах эмэгтэй. Питер бро мидо. Би чиний ихч. Би чамайг ээж аавын өрөөнд байдаг том цагийг холдуулж нууц хаалгыг нээж чадах ус том болохыг хүлээж ирсэн. Одоо чи намайг эндээс өгөхөд тусалж чадах ус том болсон. Гэхэд хүү. За мэдхгүй юм даа гэж. Өөрөөс чи нэг л жиирхээ явчлаа шүү. Гэсэн ханны хүү. Нөө бацаана. Надаас битгий. Харин ээж аваас л тэд бол муу хүмүүс гэж тэрэнд хэлснээр энэ шүн дундын яриа дууссан. Дараагийн оройч бас ханд гүйдэг их чинь ирээд Питер би ээж аавын яриаг сонссон. Тэд чамайг ална гэсэн шүү. Хүү эцэгийнхээ өмөрч тэд хэнийг ч алахгүй алгачгүй гэхэд их чинь тэд алившээ халаад гойд цэцэрлэгт болцсон байгаа. Чи хутлааг бол очиод хар гэснээр маргааш нь хүү цэцэрлэгийнхээс хэрэг хөрстэй хэсгийн шороог ээжийнхээ нүдийг хариулж ухаж угаад нэрэл хүний арга яс олдгийг. Харин энэ үед ээжигээ байшингаас нэлээд сандарчсан гарч ирэхэд хүү хурдхан өмнөө байсан хулуунаас аваад би айл хийж чадахгүй бас сургуульд явж найз охинтой болж чадахгүй юм чи ядч хулуун дээр охин сэлж болно үстэй гэж ээжийнхээ амийг хаан. Хүү өрөөндөө ороод эгчтэй арга ясын олсноо хэлтэл эгч нь аавын чамд хэлсэн гудамжны мохрын аимшигын баяраар алгуулдаг охиныг наад хоёр чинь нухсан шít. Тэр охин намайг харсан. Тиймээс тэд тэрнийг алчихсан гин. Ингээд Питер эгчийнхээ үгэнд улам итгэж тэрнийг эндээс гаргаж хам цугтахаар болж багшийнхаа шалгалтын хариун дээрх бичиж өгсөн дугаар руу ээжигээ доод давхарт байхад нь сэм залгаад багшаа над туслаарай энэ хоёр нэрнгээсээ мөчийг нь санжуулах гэдэг шиг байна гэд яг ярьж байтал ээж нь ард нэрээ зогсцсон харж идэв. Айсандаа хурдхан уцаа салгатал багш нь буцаа залгаж багаална. Аимшигтай ууралсан ээж нь чи одоо ямар новшоо хийгээд ах вэ гэж хүүрүүгээ нэг ууралснаа уцаа авч хүү маань ангийнхныгаа санаад гээд байсан болохоор багш руугаа өөрөө залгаад хэл гисэн ч манай хүү уцаар ярих травматай болохоор тасалчихлаа гэж аргалсан ч багш нь аль ямар нэг зүйл буруу байгааг шинжилчихгүй яхавт. Уцаа салгаад хүү гөрөөрөө шидэж оруулж байхдаа эгчийг харсан хандах нөхрийг олж хараад баламгдаж "Үгүй яаж юм бэ? Тэр чамд юу гэж хэлсэн?" гэд ууралж байхад өрөөндөх том цаг дуурснаар "Хүүдээ бүх зүйл чиний буруу. Аав эгч ирэхээр арсыг чи хуулсан та" гэд өрөөрөөгөө ороод хаалгаа хааж. Ямар нэг юм нуугаал энэ да. Орон ханны цаана байдаг гүйдэл эгч нь Питер дээр ирээд "Би тэднийг сонссон. Тэд биднийг мэдсэн. Тэгээд алан тэгээд чи ямар нэг зүйл хий" гэж хэлсний дараа хүү доош бууж аав ээжигээ харахад нэг зүйлийн талаар нэрэлэх нухастай яриад байна. Тэгээд гэнт тэд тэрнийг харахад гялс өрөөрөөгөө туулайчилж ороод унтсан дүр эсгтэл аав нь араас нь өрөөнд орж ирэл "Би чамайг унтаагүй мэдхийн дээр мэдчихээн. Өнөөдөр чи сайхан унтах болноо миний хүү" гэд хаалгыг хаана. Өөрийг нь цааш харуулах гайлаа гэж бодсон байх. Маргааш өдөр тэдний гэрийн гадаа Никола машин ирэх ба хүү дээрлэгдэг Брайан ахнараа дагуулж ирээд "Питрийг хийн" гэд байшингийн зааж өгч байгаагаас харахад хорон ямар нэг хортой зүйл төлөвлөж байгаа нь илт. Шөнч болж манай гурав хоолоо идэнэ. Хүүнийг л хоолоо идэхгүй байлаа. Харин ээж аав нь хоолоо идэнгээ аав нь ээжд нь "Өнөөдрийн жонхоо ямар гоё байна. Шан цай нэмж хийсэн юм уу? Тасар хаамттай болж" гээд ярьж байснаа гинтхэн хүүг хоолоо идэхгүй байгааг анзаарснаа царай нь хувхаа зайгааж явж байгаа юм чи. Тэгэхээр яасан бэ гэхээр хүү ээж аавынхаа хоолнд харахны хор хийж гिच. Аав нь мэдээд хүү заамдж аваад яагаад ингэсэн гэтэл их чинь гэж зогтоход аав нь ээж нь хандаж цагдаар дуудлага гэж хэлсэн боловч уудлага хар зүйлээр бөөлжж байгаад өгчихэн. Ээж нь галзууртлаа уурлаж худаг аваад яагаад ингэж байгаа хүүрвэ гэд тэрнийг хөөж байгаад удалгүй бас бөөлжж шатнаас унж барьж байсан хутган дээрээ унаад өгөх нь бат боллоо гэж. Питер доош бууж ээжийнхээ хүзүүнээс түлхүүрийн тайлж аваад дээшээ гарах гэтэл ээжийн эцсийн удаа "Миний хүү болохгүй шүү" гэж хэлсэн чи хүү тоолгүй дээш хараад ээж аавынхаа өрөөнд байх цагийг холдуулж ард нь байх хаалгыг онгойлготол шулмын инээд тэрэгээрээ цангинана. Тэр хаалганаас аимшиг уртамстай хэрттэйгээр урд ус мөлхөж гараад хүүгийн араас хөөхөд айсан хүү өрөөнд ороод хаалгаа хаа зогсоход нөгөө хорлонтой стач нь хүүхдийг зүгээр ашиглацсан байгаа байхгүй юу? Өрөөнийх нь үдэнд ирснээр муухай хоолоогоор "Сайн хүү Питер, тэдний үхийг харах ямар байвтаа" тэргээ хуцж байлгээр их нь хонхыг хүүхдүүд дарах чимээнээр тожигнол доош бууж эцэг ихийнхэн цогцыг зайлуулна.
Тэгтэл гэрийнх нь гадаа Брайан ах нарынхаа хамт ирээд Питер чи гэртээ ганцаараа байгаа үстэй. Маний хайрна гэж хайсан уу? Өдөө хайсан чулуу өөрийн дээр ундаа гэнтэргээд ойрлсон. Гэрийн хаалгач шууд өөрөө нэгж шүү. Тэгээд бүгд бага өмсөд отгшорлоо. Питер ч орны доор нуугдаад чимээ чагнана. Хүүхдүүд орж ирээд "Питер, чи хаана вэ?" гэж орилсоор орж ирэхэд араас нь Брайан ч 3 хөлсөөр байгаад ээжийнхэн цовсон дээр халтраад дээшээ хараад унчихна. Яг энэ үеэр нэг нь Питерийг орон дор байгааг нь олж хаад гаргаж ирэх гэж тэмцэлдэж байхад гахаа толгойд юм өвдөж сүйдлээд явж байхад төгөлдөр хүрээ араас бөөстэй ус цаашаа урсаж байгааг хараад зогсож байтал хөлөөс нь дадал хамаг цусын савдруулна. Тэрний орилсон өрөөрөө бүгд явж байхад Брайаны сууж байсан газрын ханны хэсэг онгойсноо ахийнх нь хүрийг тэрэнд харуулна. Гэсний дараа туулай хүү бас л ойрлж ирээд удалгүй идүүлж. Ханаар дүүрэн явах чимээ гараад эцэст нь таасан дээрээс ус өнжиж Брайан нэлээд тарчилж чадвал бололтой. Нэлээд ойрлоо хөрх. Эцэст нь муурын толгой түлдээд өнөө хэдэ хайдагч хан дээгүр ихч нь гүйжрээд нүүрэнд нь наалдчилгүй явт. За байдал биш тлээ те. Хаалга руу хараад хэвтэж байтал сүүлд үлдсэн залуугийн бүр толгой тасвста. Гэж чад босоор бол юм ааш. Тэгснэ муу чөтгөж улуу барьжсан Питер лөө ирж байна мөн ээжиг. Орон дээр нь гарцуунаа. Тэд чамайг төрөхөд их баярлсан. Харин намайг төрөхөд хоёр устаа орилж байсан. Тэд нүх ухаж тор бэлдээ шаад юм да. Харин чамайг халуун оронд гоншигдож байхад би хаалцны тор харахнуудтай алцж өслөө. Тэднээс яаж ханд авирч яаж тас хазахыг сурсан. Тэгээ чамайг жаахан том болохоор яаж хүссэн зүйлээ хийх талаар бодож олсон. Гэд урд нь хулуу тавьтал ста дотор нь Брайаны толгой байт юм да. Хүүч орилоход нөгөө оруулан чинь өөрийнхөө байсан өрөөрөө Питерийг оруулаад төгсшөрхөн. Энэ хооронд гадаа багш нь Питерт санаа зовоод ирсэн байлаа. Байш нэг займар. Гаднаасаа дүнхийгээд хаалга тогшлоо хариу байдаг. Тэгэхээр нь хаалга онгорхоо байхаар нь дотгошортол эмх замбраагүй байдал тэрнийг өгтөн авна. Багш хүүгийн уйлах чимээг сонсоод "Питер, чи хаана нэ?" гэд хайсан нэг л биш ээ. Хаасайгүй цус. Тэгтэл нэг мөн алмас манай хөөрхөн бор багшийн хөлийн самардаад шархтуулаад араас нь аймаар мөлхөж ирэхэд хайсан багш зүгтэх гээд яг хаалган дээр ирэхэд Питер "Багшаа зүгт" гэхийг сонсоод хүү ямар ч байсан амьд юм байна гэд буцаад хүүг аврахаар дотгошоо. Хүүгийн өрөөрөө ороход хүү ханны нүхээр гараа гаргаад "Багшаа та зүгт" гэтэл багш вэл зүгтхад "Би чамтай хамт гарна" гэд эргээд хартал муу биш тач. Юугүй өрөөнд орж ирэх нэ. Тэгэхээр н хаалга хаагаа шүүгээр таглаад ханыг эвдэж хүүг гаргаад яг хамтдаа байшингаас гарахын даваан дээр нөгөө өгч нь хүүг толгооноос нь бамбрууш хождог автомат тоглоомын машин шиг л базаад аваад явчихна. Нэг ухаан орсон Питер хөргөчний арын зойрны өрөөний доор байдаг хонголд байж. Хажууд нэг бамбрууш байхыг хараад бамбруушин дээрх нэрийг унштал Сара гэсэн бичиг байхыг хараад ямар ч байсан ихчийн Сара гэдэг байжээ гэж мэдэх болно. Зойронд байх нөхөр рүү ихч нь үсэн өнжүүлсээр орж ирээд хүүд нүрээ тулгаад ирэхэд нь "Хүү, та одоо яагаад ингэж байгаа балаастай вэ?" гэвэл ихч нь "Хүн болгон чам шиг төрдөггүй. Би угаасаа ийм бангас шиг төрсөн" гэд аймар юм царайгаа харуулхад багш нь "Питер" гэсээр орж ирэхэд ихч нь багш руу дайрч ахаад нөгөө хөлийн шархтуулаад яг багшийн алхын даваан дээр Питер ихчийнхээ үснээс нь зулгааш дээш гарч ирээд садар хооронд нь багш нь галын хайчаар нялга зодоод зойрны дор байх нүхэнд төгжиж орхиод яг явахын даваан дээр ихч нь хөөхөн хоолоогоор "Ихчигээ битгий орх. Чи чавыг алсан. Чи надтай адилхан энэ цуснд тим гэн байгаа" гэхэд хүү "Өө би чам шиг үшээ" гэхэд "Чи намайг энд хорч чадахгүй. Би шөнө болгон хаалгаа төгжиж унтлаа" гэж бодогтол чинь эсвэл сүүдэр хөдлөх бүрт чимээ гарах бүрт "Чи намайг бодох болно. Учир нь би чиний ихч. Би чамтай үргэлж хамт" гэснээр хүүг бааж байхад нь шинхнээсээ дагаж байгаа ч юм уу эсвэл драма болж байгаа ч юм уу юу ч байсан ингээд кино маань дуусч амар сайхан даж жаргаж байгаа юм да. Энэ хүртэл төвчээртэй суугаад 10-20 таслалгүй суурин дээр нь үзэж дуусгаж чадсан эрхэмсэг ноёд хатагтай та бүхэндээ маш их баярлалаа. Яг паразитлж үзэж дуусгаад subscribe болон лайк дараагүй гарах гэж байгаа чи. Дараа тараа өгш. Окей. За тэгж жоод уулзцаа. Дөрөка. That's the proof. I feedback on toilets and love and hate. Get the watch count no sir every day. Comment there, hear your chips and like that's the noon the hits.